хөтөлбөр үргэлжилж байна. За үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссоос наадмын бэлтгэл зохион байгуулалттай холбоотойгоор мэдээлэл хэлээ. Өнөөдрийн байдлаар наадмын бэлтгэл ажилд 80% үргэлжилж байна. За энэ жилийн улсын баяр наадмын бүхий барилдааны тасалбар 100-аас 150 мянган төгрөгийн ханштай байх юм а. Мөн наадмын нээлтийн тасалбар 80 мянган төгрөгөөр зарагдахаар болсон байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллагаас төв цэнгэлдэх хүүд олон худагт металл илрүүлэгчээр иргэдийн овор хэмжээ ихтэй ачаа цүнхийг шалгах юм байна. Наадмын тасалбарын үнэнд өөрчлөлт оруулаагүй өнгөрсөн жилийнхтэй адилхан байх юм байна. Мөн нээлтийн ёслолыг 11-ний өдрийн орой дахин давтан толиулах юм байна. За энэ жилийн үндэсний их баяр наадмаар аюулгүй байдлыг хангуулах чиглэлд онцгойлон анхаарах болсон байна. Иймээс ч овор хэмжээ ихтэй ачаа бараг металл илрүүлэгчээр шалгахаар болжээ. Зарим нэг төрлийн ачаа дээш, за иргэдийн зарим нэг төрлийн овор хэмжээтэй цүнх зэрэг одоо металл хайгч багажаар шалгаж оруулахаар болсон. За мөн хуудлын одог дээр адилхан. Тэгэхээр 7 сарын 11-12-ны өдрийн тасалбар багцаараа 100 мянга, 130 мянга, 150 мянга гэсэн ийм одоо 3 янзын ханштай байгаа гэдгийг залруулж хэлье. 80 мянга гэдэг бол оройн тоглолтын тасалбарын үнэ нь бол 80 мянган төгрөг юм байна. За үндэсний бүхий барилдаанд нийт 512 бүх зодоглон, за шөвгийн 32 бүх болон сур харвааны 16 харваачтаас допингийн шинжилгээ авах юм а. За шинжилгээний хариуг богино хугацаанд гаргана гэдгийг онцоллоо. Уралдаж байгаа мордонд сэрвэний хэмжилтийн одоо даралт адилхан байна гэсэн үг. Хөөчин бол чанга дарж гэн, сул дарж гэн гэж хил ам гараад исэн. Ийм асуудал бол байхгүй болно. За ойролцоогоор дааг хязгаарлан шүтлэнд бол нэг 800-аас 1 кг даралт бол сэрвэн дээр ирнэ. За их насны морь азраг соёолн дээр бол 2-оос 2.3 кг-аар ингээд бүгд л одоо жиг дарагдана гэсэн үг. Ийм учраас бас шудраг явах бас нэг үүд хаалга бас нээгднэ. 1.3 тэрбум төгрөгөөр энэ зөвлөгийг шинжлэх ажлыг зохион байгуулсан байгаа. Өмнө нь бид нэр 6 сарын 24-нд бүхчүүдийг одоо барилдаан зохион байгуулж одоо туршилтын бүх барилдуулж ингэж өгтөө хэвлэл мэдээлэл олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байгаа. Доороо бол шок паяд гээд ус зайлуулах юм тодорхой нүхтэй зөөлөвчтэй. За тэгээд 50 мм-ийн урттай юм ногоон зүлэг. За хүйтлэн худагт зохиогдох хурдан мордын уралдааны хуваарьт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Гэхдээ энэ жил мордын сэрвэний өндрийг лазераар хэмжихгүй комиссийнхан дарж хэмжихээр болсон байна. Түрүү жилийн одоо 48 цагт бол допингийн шинжилгээний эхний хариу гарна. Мэдээж одоо допингийн шинжилгээний одоо хүрээнд бол шижигтэй лавшруулж, наривчлан шалгах ёстой. Тийм одоо тамирчдын асуудал гарах юм бол энэ маань бол цаашаага үргэлжлүүлж одоо наривчлсан дүн гарсны дараа бол допингийн шинжилгээний одоо нийт 48 сорцын шинжилгээний хариу бол Монгол улсад ирнэ. За энэ жилийн улсын баяр наадмыг зохион байгуулахад 5 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгвэл дараагийн жилүүдээс эхлэн наадмын зохион байгуулалтыг бүхэлд нь төр болон төсөвт хамаарахгүйгээр хувийн хэмжлүүдийн дунд сонгон шалгаруулалт зарладаг болгохоор төлөвлөжээ. Сонгон шалгаруулалт зарлана. Ямар шалгууруудыг байлгах уу? Магадгүй одоо төр хувьтайгаа яаж ажиллах уу гэдэг зарчмаа тохироод ингэ явах хэрэгтэй. Тэгэхээр эх оны төсөвдөр бол энэ зарчим би зөв гэж үзэж байгаа. Тэгвэл нээлттэй зарлаад тэгээ хувийн хвшил плей дээрээ, тикетээрээ, реклам сурчлагаараа мөнгө төгрөгөө олдог. Ийм хэлбэрлүүгээ ороод явах нь бараг илүү ч чанартай болж магадгүй. За үндэсний их баяр наадмын тасалбарыг маргаашнаас эхлэн наадам аппликейшнаар худалдаж эхлэхээр болсон байна.